Сайн байцгаана үзэгчдээ Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. LA хотоосод Сан Францискогоос ялт та бүхэнтэй хамт байна. LeBron James 24 хоног хүлээлгэсэн шийдвэрээ эцэст нь гаргалаа. Тэм учраас LeBron-ы шийдвэртэй холбоотойгоор Game Point podcast магадгүй энэ үйлрлийн сүүлийн дугаарыг та бүхэндээ хүрэхээр бэлжсэн баг. Game Point podcast маань та бүхэндээ 2 дахь улиралтай хүрж байгаа. За ирэх улирал бидний хувьд 3 дахь улирал байх болно. Гэхдээ улирлын албан ёсны үйл ажиллагаанууд эхлэегүй байгаа ч гэсэн эрх улирлын өрсөлдөөн аль хэзээ эхэлсэн гэдгийг энэ багуудын хийж байгаа солилцоо шилжилт 8 хөдөлгөөн харуулж байна. Тэгэхээр LeBron James-ийн шилжилт хөдөлгөөн анх Cleveland Cavaliers багт орсноос хойш 2010 онд тийм дөөлөн шуугантай шийдвэрийг телевизийн шууд нэвтрүүлгээр гаргаж байлаа. Тэрнийхээ дараа Miami Heat-ээс Cleveland-а буцаж очих шийдвэр гаргаад Cleveland-аас Lakers Los Angeles ирэх шийдвэрийг гаргаад улмаар Los Angeles Lakers 8 жил тоглосны дараа дахин нэг удаа бөөр сэлгэх шийдвэрийг гаргасан нь Philadelphia 76 баг байлаа. Энэ гинтийн сонирхолтой шийдвэр байсан уу эсвэл тооцоолж исэн шийдвэр байсан уу? Ямар ч байсан LeBron James нэлээд дэлгэрэнгүй тайлбар одоо мэдгдлийг өөрийнхөө сошиал хуудасууд дээр оруулснаар энэ үйл явдал дээр нэг олон асуултын тэмдэг үлдээсэнгүү гэж бодож байна. Тийм учраас хоёулаа яриагаа эхлээл манай үзэгчид LeBron фэнүүд аль хэдийн филер үнд одоо Philadelphia 76 багийн одоо юу гэдгийг цахим орчин руу цахим газар нутг руу нүгэд эхэлсэн байсан. Үйл явдал хэзээ өрнөд эхэлсэн. Гэхдээ хоёулаа яг хаанаас ярьж эхлэх вэ? Яагаад LeBron James Philadelphia 76 гэдэг багийг сонгоо гэдгээс ярих эхлэх нь зүйтэй юм болов? Тэгэхээр хоёлаа юу яа те. LeBron-ы хэлсэн юг. Өөрөө мэдээлэл гаргасан. Яг юу бол гэрээ Philadelphia-д гэрээ хийн гингүүд. Улирал дуусахад би өөрийгөө ингэж л боллоо гэж бодсон. Тэр үедээ зодог тайлж байгаагаа зарлахад бэлэн байгаагүй. Эцсийн шийдвэрээ гаргахын тулд надад цаг хэрэгтэй гэдгийг ч мэдэж байсан. Гэхдээ дотроо бол би сүүлийн тоглолтоо аль хэдийнэ тоглолцсон гэдэгтээ бараг итгэлтэй байлаа. Сүүлийн хэвлэлийн баг хурал дээр би өөртөөгөө сайн ярилцаж энэ тоглоомдоо одоо ч хайртай хэвээрээ юу гэдгээ шийдэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үг минь үнэн байсан. Би энэ тоглоомдоо одоо ч үнэхээр хайртай. Бас надад өгөх зүйл үлдсэн байна. Сүүлийн хэдэн 7 хоног үнэхээр онцгой байлаа. Амьдралдаа анх удаа яг юу хийхээ мэдэхгүй яаралгүйгээр зүгээр л бодох боломж надад гарч ирсэн. Сүүлийн хэдэн сарыг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлж бүх зүйлийн учрыг олохыг хичээлээ. Энэ бол миний сүүлчийн шийдвэр. Би мөнгөний төлөө яваагүй. Би гэр бүлийн шалтгаанаар ч яваагүй. Энэ бүхний эцэст би яг юуны төлөө тоглосоор байгаа юм бэ? Би одоо ч золиос гарахыг хүсэж байна. Би одоо ч хөдөлмөрлөхийг хүсэж байна. Би одоо ч өдөр бүр өөрийгөө дайжлахыг хүсэж байна. Би одоо ч өрсөлдөж, яалж дахин нэг удаа авраг болох тэр мэдрэмжийг амсах боломжийн төлөө тоглохыг хүсэж байна. Би Philadelphia 76 багийн аврагын төлөө өрсөлдөх баг болоход тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Шинэ хөгжөөн дэмжигчдэд эрч хүч өгч энэ гайхалтай аяллыг сүүлчийн удаа ихтүүлэх гэж байгаадаа үнэхээр их тогтолж байна гэж LeBron James өөрийнхөө цахим хуудаснаа бичсэн юм аа. За тэгээд яагаад гэдгийг л энэ дээр бүгдээр байж тээ. Ингээд улирал дуусахад би ингээ баг болчлоо гэж бодсон. Гэхдээ хэвлэлийн хурал дээр хэлсэн гэж байгаа шүү дээ. Би шийдвэр гаргахад цаг хэрэгтэй байна. Тэгээд Dave McMahon гэдэг одоо Lakers-ыг дагаж сурвалждаг ESPN-ээс сэтгүүлч LeBron яагаад Sixers-ыг сонгов? Яагаад одоо ингээ дахиад тоглохыг сонгов гэсэн чинь сая плей-оффт сүүлийн одоо Rockets-ийн эзэн сурлыг хоцсныхаа дараа би дахиад цаашаа тоглох боломжтой дахиад зөндөө одоо юу гэдэг би бэлэн байгаа юм байна. Энэ өндөр түвшинд тоглоход бэлэн байгаа байна гэдгийг мэдсэн гэж байна. Тэгэхээр дахиад тоглох хүсэлтэй байна. Тэгээд дахиад авраг авахыг хүсэж байна гэж. Одоо чи энэ харалтаа би Philadelphia 76 багийн тэгээ аврагын төлөө өрсөлдөх баг болоход тусалж чаднаа гэдэгтээ өөртөө итгэлтэй байна гэж байна. Тэгээд хүн цаашаа тоглох бид нар ингээд хизээд юу лээ баг түрүүний сизон тэрний баг өмнөх сизнээс хизээд одоо зодог тайлах юм бэ гэд сэтгүүлчнэр асуугаал лээсэн шүү дээ. Би хизээд зодог тайлахаа би өөрөө ч мэдэхгүй байна. Би өглөө босонгуудаа бэлтгэл хийхээсээ залхуурах тэр үедээ болно гэж бодож исэн гэж нэг удаа хэлжсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан яг тэрийг ингээд одоо ингээд хэлснээр ингээд хараад үзэхэд
дахиад тоглох болцоо байна гэж үзэж байгаа юм. Тэгээд нэг биш 2 жил тоглох болцоо байна гэж өөрөө харж. Тэгэхээр одоо LeBron өөрийнх нь би хамгийн сайн мэдж байгаа бол гэдэг. Тэгэхээр яалтчгүй аврагын төлөө өндөр түвшинд тоглох боломжтой гэдгээ л өөрөө хэлж яах гэж бодож. Тэгээд энэ сонголтыг хийсэн байна гэж би бодож байна. Тэгээд маш олон ч яг 3 4 багуудын нэрлэгдэлсэн Miami байсан, Cavs байсан, Golden State байсан, Minnesota Timberwolves байсан. Энэ дундаас хамгийн одоо авраг авах гэдэг шүү дээ. Энэ чинь одоо LeBron James аврагын төлөө тоглоё гэж шүү дээ. Тэр боломжинд хамгийн ойрхон баг 76ers гэдэг нь бол Jaylen Brown-ы солилцооны дараа тодорхой болсон л доо. Ер нь бол энэ багуудын дундаас харахад бол хамгийн ойлгомжтой сонголт нь 76ers гэдэг нь тодорхой байна шүү дээ. Сагсан бөмбөгийн өвдөж дээр хэрвээ ингэсэн би бол одоо жишээ нь Philadelphia 76 багийг сонгоогүй байгаад зодог тайлахгүйгээр өөр нэг багийг сонгосон юм бол би жишээ нь юуны төлөө гэж асуух байсан. Жишээ нь Golden State Warriors-ыг сонглоо гэж бодъё л доо. Гэр бүлтэйгээ ойрхон эндээс нэг тоглолт усаа цагийн газар нисээд гэртээ очиж чинь гэртээ орой болгон хон чин те охинтойгоо их нэртэйгээ хамт орой болгон байна гэдэг чинь хүний амьдралын бас аймаг чухал зүйлүүдийн нэг багхгүй. Жишээ нь тэгж ойлгож байгаа. Майамид очичвол за ойлгож болж байна те. Үтэлтийн улирал хийх гэж юм. Гэхдээ дулаахан газар цагийг гарблаа. Гэхдээ яг яагаад юуны төлөө гэж Warriors тоглолт яг юуны төлөө тоглох вэ? Тэгэнгүүт Philadelphia 76 багт бол окей, LeBron дахиад нэг аврагын бүгд хүсэж байна. Тэр 5 аврагтай ямар ч байсан дуусахыг хүсэж байна. Дахиад нэг удаа авраг болохыг гэдэг хүссэн учраас тэр сагсан бөмбөгөө цааш нь үргэлжлүүлж байна. Энэ спортоо тавьж явуулах өөрөө бэлэн болоогүй байна те. Дээрээс нь аврагын төлөө өрсөлдөхийг хүсэж байна гэдэг чинь хамгийн чухал нөхгүй юм. Тэгэд ийм шийдвэр гаргалаа гэдэг ингээд маш ойлгомжтой болчихоо. Тэгээд Minnesota сайн баг, Cleveland сайн баг, Giannis-ыг авсан Miami Heat ойлгомжтой. Энэ дундаас хамгийн сул баг нь Golden State Warriors баг байсан. Гэхдээ нөгөө нөхөрлөлийн холбооч гэдэг юм уу, Олимпиад хамт тоглосон бла бла цаг уур гольф тоглоход тэгэл маш олон X факторуудыг ярьсан л та. Гэхдээ зүгээр ингээд харах юм бол аврагад хамгийн ойрхон багийг LeBron-гоос сонгож байгаа байхгүй. Цаасан дээр бүрэлдэхүүнээр. Хэн ч ирэх үлрэлийн ингээд үдээд ямар баг авраг авахыг мэдэхгүй л дээ. Мэддэг байсан бол угаасаа спорт энэ дэлхийн хамгийн гоё зүйл угаасаа байхгүй л дээ. Гэхдээ тэрэнд хамгийн ойртож очих боломжтой LeBron очоод өөрийнхөө эффектийг үзүүлээд энэ нэг жоох жижигхэн зүйлийг засахад авраг авах боломжтой тэр баг дээр л очиж байна. Гэтэ асуудал бол мэдээж их байгаа. Тэрийг хойлоо жоохон дараагийн сэдв дээр яриа. Яагаад сонгож байгаа гэдэг бол юм байна. Тийм учраас биш үү? LeBron Lakers Max Green гэсэн шүү дээ. Сая. Үгүй бол яг хуу хэрвээ төлөлгөө гэж харъя. Тэгээд хэрвээ таалагджвэл яг хуу нэг баг зэргийн цалин хасч болох юм гэдэг зүйл мэдээ гарч ирсэн. Тэгсэн чинь 3.9 сая доллар гэдэг чинь яг одоо NBA тогтоож гисэн Ахмад ветеран буюу 5-аас дээш жил тоглосон Ахмад тоглогчийн хамгийн хямд цалин баггүй. Тэр ийм цалин дээр очиж гэдэг чинь бас золиос шүү дээ. Тийм үстэй. 48 саяын золиос. 48 сая долларын золиос. За яг надад чи ийм байна. 48 сая долларын золиос бол угаасаа гаргаагүй тэрг боломжтой. LeBron 50 саяг өгөх баг NBA-д яг одоо байхгүй. Байгаачгүй. LeBron 20 саяг өгөх баг байсан үгүй байсан баг. Тэгэхээр зүгээр 10 хэдэн саяын золиос үнэн баггүй. 10 хэдэн сая доллар штэ. Араа чи ингэж бодох хэрэгтэй байхгүй. LeBron James одоо зодог тайлчаад одоо Jordan шиг ч юм уу зодог тайлчаа буцаж ирээд ингээд ийм хэмжээний цалин руу буугаад авч байгаа бол окей. Эцэн за тийм байсан байж магадгүй ч. Чи free agency эхлээд 3-7 хоног би NBA-гийн 29 баг хичлээ. Lakers-тэй уусаа гэрээ хийхгүй гэдэг 30-нд өөрөө мэддэгсэн тийм. 29 баг хүлээгээд NBA schedule-ийг хийж чадхааргүй тийм хүлээлт үүсгэлээ шүү дээ. Тэгээ тэр дунд шууд тийм цалин өгч чадах баг байгаагүй гэж хэлэхэд зөв шууд хэлэхэд аль хэцүү шүү дээ. Юу гэдэг хэрвээ зүгээр авраг авахгүй ч гэсэн LeBron-тай нэг жил одоо юу гэдэг те
гэрээ хийчээ гэсэн цалингийн зэстэй Chicago Bulls ч юм уу те байсан ч биш багтдаг шүү дээ. Brooklyn Nets ч юм уу байсан байж магадгүй шүү. Тэгэхээр тэгж ярьж болохгүй болох. Яг тэр зүгээр наад ч тийм ойлгомжтой байна. Одоо юу гэдэг Brooklyn Nets үгэл өгөх л байх л та. Гэтэ Brooklyn Nets тэгзэж очихгүй болохгүй LeBron James. Гэхдээ би түрүүн яг зүгээр зах зээл байсан ч байхгүй. Тэгвэл яагаад Brooklyn Nets очих хэвтэй? LeBron юуны төлөө дахиад нэг жил 50 сая авах вэ? Яг одоо тэр жил хэлэх гээд байхгүй. Хараа мөнгө авах боломж байсан уу? Байсан байж магадгүй. Бид нар шууд байхгүйсэн гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ тэр мөнгөө золиослж ийн гэдгийг ярих гэдэг байхгүй яриад байгаа байхгүй юу? Энэ дээр хэлсэн байна. Би мөнгөний төлөө яваагүй. Би гэр бүлийн шалтгаанаар яваагүй. Зөндөө юм ярьлаа 3-7 хоногийн дотор охиноо бодож ийн. Охин яасан өбстэй илээд волейбол тоглолдог. Охиноо баг волейбол тоглох газар хайж ийн энэ төр гэдэг. Тэнгүүд өөрөө хэлж байгаа үстэй. Би мөнгөний төлөө яваагүй. Би гэр бүлийн төлөө шалтгаанаар яваагүй. Энэ бол гаргаж байгаа миний том золиос гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэмжээний золиосыг гаргацсан байна. Тэгээд энэ бол түүхэнд байхгүй золиос миний хувьд. Би тийжлэн. Чи өмнө нар л та. Тим Данкн гэр бүлийнхэн онгоцоор явуулахгүй гэсэн чинь Орландо руу явах болцсон гэдэг л юу гэлээ. Нэг тийм юм сонь юмнууд байдаг шүү дээ. Тэгэл хүмүүст гэр бүлийн тим чухал байдаг байхад LeBron одоо тим золиос 5 дахь бүгжөө авахын тулд 6 магадгүй 6 дахь бүгжөө авахын тулд тим золиос гаргаж ирэх гэдэг л бид энэ чинь сарах шүү. Тийм л дээ. Ямар хэмжээний золиос гаргаж байгааг нугасаа ингээд нөгөө харуултгүй ойлгоч байна л да тоон утгаараа тийм. Тэгээд дээрэс нь дахиад нэг удаа илэгээс нүүгээд төр амьдрах байшин хайна гэдэг чинь бас нэг тийм амар зүйл биш л баг. Ялангуяа LeBron шиг тоглож байгаа. Тэгээд дээрэс нь илээд 8 жил амьдэрсэн хүний хувьд бол тэндээс нүүн гэдэг бол тийм тэг хүүтэн хот руу очно гэдэг бол угаасаа нэг тийм таатай шийдвэр биш нь ойлгомжтой баг. Тийм учраас нөгөө цаг агаараа хүртэл X фактор болгож сая сүүлийн 24 хоног ч энэ Америкийн хэвлэл мэдээлэл ялангуяа ESPN-ийн хийцгүрлээ штэ. Цаг агаар хүртэл ярьлаа штэ. Тий, угаасаа тэгээд яг LeBron шиг юм суперстар байвал LeBron шиг зөвхөн спорт юм биш. Чин амар том нэр хүндтэй хүн болчлоо штэ энэ дэлхий дээр тийм. Чи Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампаас хүртэл асууж байгаа штэ LeBron ирэхэд юу гэж бодож байна гэдэг. Тэр хүний юу хариулсан хамаа байхгүй. Гэхдээ тэр хэмжээнд яригддаг ийм том хүн тэгээд илэгээс Филадельфия хот заах би айхтар муулмааргүй. Гэхдээ гейм тэргийн гаралтаараа юу гэдэг эдийн засгаараа гэх мэтчлээ айгүй олон хүчин зүйлийг ингээ харах юм бол ийм том суперстар очихооргүй газар واخгүй юу? Ер нь бол би нэг юм хэлэхгүй сая нөгөө хойлоо хамгийн сүүлийн дугаараа хийхэд чинь би аялаа явж ирсэн. Тэгээд яг тэр аялаа явж байгаа хугацаанд би Нью-Йоркоос Вашингтон DC руу явсан, машинаар явсан байхгүй. Тэгээд тэрийг машинаар явж байгаа хугацаанд яг 2 цаг яваад Филадельфия хот байд юм бэлээ л дээ. Тэгээд Филадельфия хот руу ороод Рокигийн хөшөөг үзчихье гэж Филадельфия хотод чинь дээрээс нь дэлхийн аваргын тоглолт болж байгаа гэдэг юм vibe мэдэрчээгээд яваад ороод Бэлэнго лонг дээр дэрэмдүүлэхээ шахсан. Хотын төвд ч тэгээд угаасаа хот ямар хэцүү зүйл туулж байгааг угаасаа шууд харсан. Тэр нэг тийм интернет ухаад авах шаардлагагүй хотын байгаа байдалтай бусад хотууд одоо энэ чинь нэг бас нэг 10 хэдэн хотын том хотуудын үзчлээ. Филадельфия ч бас том хот тэгээд тэрийг нэг ороод ингээд нэг 30 минут болоо гарахад бол ерөөхдөө ямар шүү хэмжээний одоо асуудлыг туулж байгааг бол харцсан. Тэгэхээр тийм газар руу одоо LeBron James бүх зүйлийг одоо юу гэдэг огоороод тэрийг тоохгүй энэ багийн төлөө энэ баг одоо өөрөө аврагын төлөө өрсөлдөх баг болоход тусалж чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байна гэсэн юм уу те. Тэгээ тийм сонголт хийж ийн гэдэг бол энэ бол миний хувьд бол маш зөрөгтэй тэгээ хүндлэмээр шийдвэр. Нэг асуулт байна. Lakers яагаад буцаж тоглохгүй гэж төрүүлээ зарлцсан юм бол хэрвээ 3.9 саяар тоглох байсан бол Lakers 3.9 саяг өгч чадхааргүй байгаагүй штэ. LeBron James тэгж хийлэхдээ тэрнээс өмнө юу гэж мэдээнүүд гарч ирсэн бэхээр яг өөрөө хэлээгүй л тэгтээ мэдээнүүд гарч ирсэн бэ гэхээр Rich Paul гэсэн подкастаас LeBron James-ийн дараагийн нүүдэл бол түүний аз жаргалтай аягүй холбоотой. Сагсан бөмбөг тоглох аз жаргалтай хамгийн холбоотой гэсэн. Миний бодлоор зүгээр
LeBron James угаасаа одоо Lakers-ийн сүүлийн хэдэн жилүүдэд угаасаа одоо тийм ажралтай байгаагүй гэж бодож байна. Lakers-тэй тоглосон тоглолт. Lakers ч гэсэн Lakers-ийн хувьд ч гэсэн LeBron James-тэй тийм одоо сайхнаас салсангүй шүү дээ. Хэлэхэд. Тэр тийм учраас ер нь бол Lakers-аас явахаас өөр аргагүй болсон болов гэж бодож байна. Тэгээд одоо 76ers-д очиод аврагын төлөө дахиад тоглоно гэдэг тэр бол шал ондоо аз жаргал байгаа тоххой. Тэгээд LeBron биш дээ 1 дахь 2 дахь биш бүр 3 дахь сонголт байх нь Lakers таалагдаагүй гэдэг ба шүү дээ. Lakers байх нь таалагдаагүй гэж ба шүү дээ. Тэгэхээр одоо байж дээ юу нэ? 3 дахь сонголт байх нь LeBron таалагдаагүй гэж ба шүү дээ. 3 дахь сонголт болгосон нь одоо тийм 3 дахь сонголт болгосон. Тэгэхээр амар олон юм ярьсан шүү дээ. Нөгөө нэг өдөр LeBron бүх цаг үеийн одоо нөгөө хоцсон тоглолтоор тоглосон тоглолтоор байлоо рекорд ивдээд тэгсэн чинь тэр орой нь JJ Redick замлынхаа 100 дахь лөө тоглолтын рекордыг ивдээд тэгсэн чинь бөмбөгийн яах үгсэн чинь JJ Redick Plinko өгсөн чинь LeBron айгуу гурлсан гэж. Тэр мэрчслэн ингээд өөрийг ингээд үл хүндлэлсэн гэдэг утгаар ер нь бол яг хөө Lakers одоо юу гэдэг аз жаргалгүй байсан гэх гээд байна л да. Тэгэхээр яа хичнээн Макс авсан аз жаргалгүй байх байсан болов минимум ах юм бол бүр аз жаргалгүй байсан. Зүгээр яг гэр бүл нэнд байгаа Лос Анжелест амьдарч байгаа гэдэг утганд л авч үлдэх байсан болов хамгийн LeBron өөрийн Mind Game подкастаараа нэг улирлын дондор ярьж исэн. Би ингээд Austin Reeves Luka хоёрт ирээд хэлсэн. Өөрсдийнхөө тоглоо. Намайг байхгүй яаж тоглосон яг тэрүүгээр тоглол. Би тэрэнд чи ингээд уусаад орчноо гэж хэлж ийсэн ингээд. Тэр чи ингээд LeBron-ийн хувьд одоо 3 дахь ройлдоор тоглохыг зөвшөөрсөн мөч واخгүй. Өөртөө болон нөгөө хоёрт багтаа зөвшөөрсөн мөч واخгүй. Тэгээд энэ нь одоо юу гэдгийг LeBron-ыг тийм аргагүй байдалд оруулсан нөхцөл байдал гэдээ одоо эргээгээд ингээд харагдах гэдэг шүү дээ. Гэтэл LeBron одоо Philadelphia 76 багт очихдоо буцаагаад номер 1 статустай очно гэж юу? LeBron 3 номер дээр тоглохдоо аз жаргалгүй байгаа гэсэн юм байна л да. Одоо чиний хэлснээр бол одоо Philadelphia 76 багт хэддэх номер дээр очих юм? За тэр үлстэ Nick Nurse-ийн шийдэх асуудал. Nick Nurse ямар сагсан бөмбөг энэ одоо би одоо юм шүү дээ. Би нэг түүхэнд байгаагүй юм одоо супер баг үрдэж байна гэж би хэлэх гээд байна. За LeBron-ыг стоцээ заяа. Jaylen Brown гэдэг солилцооч юм байна шүү дээ. Энэ багийн одоо үйл ажиллагаа ирээдүйг бүгднийг оронгоор нэргүүллээ шүү дээ. Paul George-ийн маш муу гэрээтэй цалингийн цэсэнд үрцэн. Embiid-ийн одоо эрүүл мэнд дээр зөвхөн тогтдог. Одоо эрүүл мэндийн хоёр өвдгөн дээр л Embiid-ийн хоёр өвдгөн дээр л энэ багийн амжилт нь тогтдог байлаа шүү дээ. Тэр багийг Bob Myers хурж ирээд эхний зундаа ингэж өөрчлөн гэдэг бол LeBron-оос гадна ингэж өөрчлөлт хийн гэдэг бол энэ түүхэнд байхгүй байхгүй. Тэгээд LeBron-ыг нэмнэ гэдэг чинь амар хөдөлгөөн хийсэн байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр одоо л би өштэй ингэж бодоо. Хин одоо 1 2 байх нь ста Nick Nurse-ийн хийх асуудал. Ямар сагсан бөмбөг тоглох. Одоо бид нар энэ жилээс л надад Jaylen Brown нь шүү дээ. Бостонгоос шүү дээ. Би 1 номер байна гэж ирсэн байгаа. Тийм шүү дээ. Энэ гэтэл Embiid-ийн баг аахгүй юу? Харин тийм Max гэж байж магадгүй. Тэгэхээр одоо гэхдээ энэ хүмүүс одоо юу гэдэг энэ баг цаашаа авраг авъя гэж бодох юм бол тэр яг хоош нь тавихаас авахгүй шүү дээ. Читэртэй зүг супер баг. Boston Celtics баг энэ одоо LeBron-ыг, Jaylen Brown-ыг Philadelphia-д очиход ерөөсө Boston Celtics багийг магтах хэрэгтэй. Яг бол би хизээч амьдралдаа юм яг бүсийнхээ мөнхийн rival багийг ингэж хүчрхэг болгож өгдөг багийг харж ирсэнгүй. Жишээ нь Greg Popovich солилцоо ялангуяа Boston Celtics шиг баг уу? Тийм, солилцоо хийх байсан ч гэсэн Lakers-тэй хийхгүй гэд идэггүй штэ. Danny Ainge Utah Jazz-аас явсан тийм. Тэгээд Danny Ainge сая ягаад Walker Kessler явуулсан гэхээр Lakers-аас авч болох бүх юм хухсараад авсан учраас л явуулж байгаа болохоос Lakers-тэй 8 хийхгүй гэд идэггүй штэ. Энд чинь нэг өрсөлдөгч ингээд өөрийнхөө дургу хүнийг ер нь сайн болгохыг хинж гэтэл Boston Celtics баг Paul George муу гэрээг аваад
Jaylen Brown-ыг өгөөд энэ нь тэгээ LeBron James-ийг аваачих гол нүүдэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол Boston Celtics багийн босгож өгч байгаа баг. Гэхдээ шүү дээ энэ өгүүлбэр хоёр талтай шүү би одоо чамайг хоёр талаас нараас гэж байна. Манай үзэгч сонсогч ч гэсэн. Boston Celtics Jaylen Brown-аас яагаад тэгж салахыг хүсэж байна вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Яагаад гэх юм бол Янисын солилцоог хийхээс өмнө тэд аль хэдийн Jaylen Brown дээр шийдвэр гаргацсан байсан гэж байгаа. За энэ залууг бол одоо бид нэр цаашдаа дийлэхгүй байна. Энэ бол одоо угаасаа би багийн номер 1 гэдээ яваад ингээд уур амьсгалыг бодоолгох юм байна. Тийм учраас энэ зүүн солио гэд аль хэдийн шийдсэн байсан гэж байгаа. Улирал дуусах үед. Тэгээд араас нь Янисын солилцооны араас л гин тийм зүйл болцсон биш л дээ. Тэгэхээр Jaylen Brown-аас ямар ч үнээр хамаагүй салахыг хүссэн байгаа байхгүй Boston Celtics баг. Эгоогонд дийлж чадахгүйгээд. Тэнгүүд одоо чи болохоор чиний саяны хэлж байгаа зүйл болохоор Jaylen Brown номер 1 байна. Joel Embiid. Го. Би Jaylen Brown номер 1 гэж хэлэв шүү дээ. Энэ баг. Тэгээд LeBron James-ийн эго ямар вүлээ? Ингээд маш гоё юм сонирхолтой нөхцөл байдал үүсгэн гэдэг би хэлэх гээд байгаа. Гэхдээ нэг зүйл тодорхой. LeBron энэ багт юу аваач гэхээр LeBron энэ багт туршлага аваач. LeBron энэ багт шийдвэрлэх үед ямар шийдвэр гаргах ёстойг аваач. LeBron энэ багт сагсан бөмбөгийн IQ-г аваач. LeBron энэ багт зарим үед нэг оноо нь явахгүй нурцсан үед LeBron дайрж ороод оноо авдаг юу те яг хэрэгтэй мөчөд тэр туршлагатай тоглож өгүүлгийг бүх зүйлийг авчин. LeBron энэ багт баг туслах дасгалжуулагчийн үүргийг авчин. LeBron энэ багт талбай дээр магадгүй Jaylen Brown номер 1 байг л дээ. Embiid 2, LeBron 3. Гэхдээ хувц цолих хүрээнд LeBron номер 1 байна. Тэр бол тодорхой. Хамгийн тодорхой юм. LeBron-ы аавра, LeBron-ы нэр хүнд гэж нэг юм байна штэ. Тийм үстэй. Тэгэхээр энэ хамгийн тодорхой зүйл гэж хэлэх гээд байна. Гэхдээ энийг дагаад бас их олон асуулт байгаагүй л байгаа. Гэхдээ би ингэж хэлэх гээд байна л да. Зүгээр гэхдээ танд наад бол асуудал чинь байгаа. Мэдээж альфа айгүй олон альфанууд нэг доотлолчлаа штэ. Гэтэ тэрийг гол нь зохицуулах хүн чинь нэг нойрс ахгүй. Нэг нойрс авраг авцсан дасгалжуулагч хүн туршлагатай дасгалжуулагч. Тийм болохоор тэр хүн яаж ямар сагсан бөмбөг тоглох вэ? Одоо энэ том өрсөлдөгч одоо багууд байна шүү дээ. Одоо чи боддоо Atlantic Division байна шүү дээ, тий. New York Knicks байна, Philadelphia 76 байна, Boston байна. Өөр юу вэ? Brooklyn-ээс нөгөөх нь юу лээ? Гэ амар хүчтэй division үүссэн байгаа байхгүй. Тэгээ тэр дунд яаж өрсөлдөгч байх вэ гэдгийг бол нэг нөрс яхаас бол би нэг юм харуулъя. Би энэнийг харуулмаар байгаа нь шүү дээ. Харуулмаар ч яг хэлмээр байгаа зүйл нь яагаад вэ гэхээр өнгөрсөн жилийн одоо usage rate гэж байдаг шүү дээ. Бөмбөгтэй хамгийн их байсан бөмбөгтэй байсан. Тэр usage rate-ээрээ шүү дээ. Ингээд нэмэх юм бол шүү дээ. Одоо Philadelphia-гийн гарааны 5-ыг одоо Maxey, VJ-com, Jaylen Brown, LeBron James, Embiid ингээд 5-ыг нэмэх юм бол 100% байх чинь 140% болж байгаа байхгүй юу? Энэ бүх хүн чинь ингээд бөмбөгөө ингээд яг түрүү жил тоглосноор ингээд бөмбөгөө эзэмших юм бол 140% гэдэг. Бараг дахиад нэг хагас тоглохоор тийм минут хэрэгтэй бөмбөг хэрэгтэй хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ золиосаал. Бүгдээрээ одоо юу гэдэг LeBron 20 минут бөмбөгөнд хүрдэг байсан бол тэрийгэ багасна. Jaylen Brown 30 минут хүрдэг байсан бол тэр багасна. Joel Embiid-ийг багасна. Энэ дундаас хамгийн их баг бөмбөгөнд хүрсэн Maxey хий хоёр юм байна. VJ-com бэлээ. Би тэр статыг юусэн хаагаад болохгүй. Гэхдээ нэг team stat байгаа шүү. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм болохоор Nick Nurse энэ бүх одоо usage rate-ийг одоо зохицуулах хүн нь Nick Nurse байна. Тэгээ сая төрсөн өдрөөр Philadelphia LeBron ирж байгааг яасан байл шүү дээ. Тэгээд төрсөн өдрөөр чинь энэ гоё ажлыг авах гэсэн бэлгэнд. Чиний ирэх жил ингээд хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ингээд бүтэн орлоо чи одооноос ажиллаа хийгээд шууд үгсэн багтал. Наадах чи юу харуулж байгаа нөхөр бүгд золиос хэрэгтэй. Гэхдээ хин нь яг золиосоо гаргаж чадах вэ? Мэдээж LeBron хамгийн асуудалгүйгээр гаргах баг. Brown Embiid хоёр гаргаж чадах уу? VJ-com гэдэг чинь жоох хүүхэд штэ. Embiid бол одоо ингээд лигт 14 жил тоглосон туршлагатай хүн баггүй юм. Муучлаар 14 биш 13 12 л. Тэгээд юу золиос гаргахыг бол мэдчихэж байгаа. Jaylen Brown чинь хэлээд штэ нэг дөнгөж
сайн багийн номер 1-ээр тоглож үзээд ямар гоё амттай байд юм бэ гэдгийг тоглоод нөгөө нэг юм чон идчихэд ийм гоё байд юм уу дараагийн андаа гарах гад ирж байгаа байхгүй юу гэх мэтчлэн. За энэ бол асуудал байгаа. Гэхдээ энэ бол яг хуу ёстой чиний хэлгээд дасгалжуулагч хийх ажил. Дээрээс нь LeBron байгаа газар нь учир нь бол одоо дараагийн асуулт байна. Хэний хэмнэлээр тоглох вэ? Philadelphia 76 баг. Асуултаа илүү тодруулахад Joel Embiid-ийг хүлээж энэ баг сагс тоглох уу? Эсвэл Tyrese Maxey-гийнхаар тоглох уу гэдгээ өнгөрсөн 2-3 жилийн турш хайгаад олоогүй баг байхгүй юу? Тэгээд хайгаад олоогүй жоох бай. Embiid-ийг ашиглая гэж бодож бол Embiid-ийн хэмнэлээр сагсыг тоглоод удааширдаг. Embiid суухаар юм Embiid гимтэлтэй байхгүй үед энэ баг хурдан тоглолдог тийм орон гарын тоглолттой байхаас руу аргагүй баг байсан. Одоо LeBron James ирлээ энэ хүн 42 настай. Энэ хүн талбай дээр тийм 20 минут тасарсан өндөр хэмнэлтэй гүгээд тийм олон тоглож чадахгүй. Тэгэх юм бол тоглолтын доо цөөхөн байна. Хэний хэмнэлээр тоглох вэ? Өнгөрсөн жил шүү дээ, NBA авсан оноо points per game rank-аар зав. Нэг тоглолтод авж байгаа онооны rank-аар шүү дээ. 4-т Jaylen Brown 5-т Maxey 10-т Embiid багхгүй. Тэгээ LeBron хийдсэн би санахгүй. Тэгэхээр 4-5-т оноогоо авч байгаа хоёр хүний хэмнэлээр л явах хэрэгтэй. Brown, Maxey хоёрын хэмнэлээр л явна. LeBron Embiid хоёр бол тэр рол бол хийх болов гэж би бодсон. Хэрвээ би Nick Nurse байсан бол тэгж л. Харин тэгээд наадхан дээрс чинь хамгийн гоё гихний нэг конфликт чинь гарч эхлэх байхгүй. Тийм ээ одоо ойлгож байна. Би энийг юу ягаад хурдтай тоглох хэрэгтэй гэдгийг яад гэх юм бол маш олон сонголт байгаад байна. LeBron James өнгөрсөн үеэр л хурдан давталгаанаар лигийг баг нэг хэсэг тэргүүлсэн шүү дээ. LeBron хурдан давталгаанд тоглож чадна. Гэхдээ одоо энэ хүн 42 настай те сая LeBron өнгөрсөн үеэр хідэн тоглолтод тоглолоо. Одоо хідэн минут тоглох уу яах вэ хөөг. Дээрэс нь Joel Embiid гэж хурдлуулаад байх юм бол гимтэх хэсэл улам бүр нэмэгдэнэ. Сая Joel Embiid тийм учраас удаашрах байхгүй. Сайн нэг юм уншсан. Joel Embiid LeBron 2 сарын өмнө уулзсан юм илээд. Тэгээд LeBron Joel Embiid-ээс асуув чиний ер нь тэг өвдөг нурууч нэр байгаа юм бэ гэж асуусан шүү. Эрүүл мэндээр байгаа юм бэ. Тэгсэн чинь ер нь бол ойр одоо тий эрүүл байгаагүйгээр Joel Embiid эрүүл байгаа гэж хэлсэн юм байна. Тэгээд шинэ GM нь шүү дээ Philadelphia-гийн шинэ GM. Тэр нэг ер нь бол энэ 100 Joel Embiid бидээрээ маш их ажиллаж байгаа. Булчингийн мас нэмсэн. Тэгээд одоо нөгөө биеийн дэх одоо өөхнийхөө одоо процент чи багасгасан гэж байгаа. Тэгэхээр эрүүл мэндэд маш сайн яаж байгаа. Тэгэхээр би дахиад 2 жил LeBron James өөрийнх нь биеийг хамгийн сайн мэдж байгаа юм чинь LeBron James. 2 жил тоглож чадна гэдгээ энэ гэрээгээр харуулж байна. Энэ багийг авраг болгож чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байна. Тэг ийм байхад одоо бид нар яах юм болоо гэдгийг одоо харах л үлдээ. Одоо тийм юм л харж хийсэн биз дээ энэ гэрээг. Тийм үстэй. Тэгэхээр одоо тэрнтэй одоо маргаадах нь да. Мөнгө маргасан юм аа. Би одоо яг яах вэ гэдээ шүү дээ. Хиний хэмнэлээр тоглох вэ? Нэр нэг зүйл хэлэх юм. Maxey-ийн хэмнэлээр явна. Харин тэгэхээр чи наадах чинь авцалтахгүй байхгүй. LeBron Embiid хоёр тэр хоёрын хэмнэлд гүйцэхгүй байхгүй да. Би тэрийг л хэлээд байгаа. Тоглолтын хэмнэл довтлогоо хамгаалалт дараалал нь 48 минут тийм хурдтай тоглох юм бол гүйцэхгүй шүү дээ. Дээрээс нь хэлэхэд одоо LeBron James-ийн нэг үлгэр жишээ байдал ба шүү дээ. Тоглолтондоо яаж бэлддэг те өглөө хэдэн цагт босдог өдөрт хэдэн цагийг зарцуулдаг ерөөсөө ингэ тоглолтондоо би энэ олон жил ингэж би яг одоо хүнд гимтлээс хол ойлгож авч явсан тэр нэг юм зуршил ба шүү дээ дадал тэрийг одоо Joel Embiid сурна гэдэг чинь Joel Embiid-ийн карьерт маш сайнаар нөлөөлнө үнэхээр сайнаар нөлөөлнө
асуудалтай хүн штэ Joel Embiid чинь тэр том үйл хөдлөлийг хөдлөх гэж. Тэгээд дээрэс нь би бас нэг зүйл үнсэн. LeBron James энэ чөлөөт агентийн шийдвэр гаргах энэ 24 хоногийн хугацаанд ганцхан дасгалжуулагчтай ярьсан нь Nick Nurse юм бэл. Тоглолтын төлөвлөгөөг нь асууж хэрвээ намайг авбал яах вэ гэж. Өөр багийн аль нэг дасгалжуулагчтай бол яриаггүй. Тэгэхээр би Philadelphia 76 багийг сонгох шийдвэр аль дээр гарцсан байсан болов уу гэж боддог. Сая л зүгээр заасан. Үгүй Nick Nurse чинь эйжент нь ингэж Rich Paul гэж битгийлээрээ. Rich Paul. Clutch Sports-ийн одоо юу штэ client штэ. Тэгээ Maxi Clutch Sports тэгээ сая сүлд KCP Philadelphia явна гэж. Philadelphia KCP авч байгаа надад гэрээ маш их таалагдсан. Тэгээ Dean Wade-ийг авсан гэрээ маш их таалагдсан. Энэ 100 бол зүгээр Philadelphia 76ers баг бол зүгээр A++ гэдэг үнэлгээ авах уу? Үнэхээр сайн сэлгээ байна. Тэгээ сэлгээ байна. Гараа би штэ те би дахиад хэлье. Түүхэнд нь штэ те. Магадгүй энэ цаашаа баг ийм баг бүрдэхгүй ч биш магадгүй шүү. Яа тэгэхээр second apron-тэй ийм одоо цалингийн ийм одоо хэцүү нөхцөлтэй штэ те. Ийм 4 одоо 4 all star тоглогч байдаг штэ те. 3 all star багт чадхаа болчиход байна штэ. Тэгэд ийм баг бүрдүүлнэ гэдэг бол би зүгээр Bob Myers гэдэг хүн. Тэгээд шинжийн юмх нь нэрийг цээжилж амжаагүй тэр хүн хоёр хүнд бол үнэхээр гаалгадчихмаа. Үнэхээр алгадчихмаа. Аха. Тэгээд биш те. Би бас нэг юм айгу анхааруулдаг. Айгу олон солилцоо байсан. Түрүүний жилийн нэг OKC дээсэн солилцоо яагаад хийсэн бол нэ тэрэ гэл бид нар айгу их олон юм яриадсан. McKinney. Philadelphia ч бүр 10 хэдэн second round pick болсон юм байна. Тэгэхээр энэ багт биш те. Draft asset зөндөө байна. Энэ одоо эхэлж байгаа одоо юу гэдэг 15 тоглож 16 тоглогч биш те. Яг дараа жил энийг өөрөө дуусна гэж бол би бодохгүй байна. Улирлын дундуур тэд нар солилцоо хийн. Би Bob Myers бол угсаа хийдэг хүн. Хийдгийг бид нар мэднэ. Тэгэхээр энэ баг бол цаашаад бүр сайжирна уу гэхээс бол би шууд ингээд унгал гэж би бодохгүй. Тийм болохоор би энэ түүхэнд байгаагүй айгу сайн баг болж байна л гэж би бодож. Ихэнхдээ ийм супер баг барьчаад асетгүй цалингийн зэсэнд тулцдаг байхгүй. Тэгээ ямар ч одоо юу гэдэг юм нэмэх хасах боломжгүй болчдөг. 76 76ers багийн хувьд бол эсэргээр байгаа шүү. Тэрийг бас ойлгоо. Хэн Bob Myers чинь дээр Kevin Durant-ыг Warriors тавьчихсан хүн шүү дээ. Тэгээд бодохгүй юу? LeBron-ыг, Jaylen Brown-ыг Philadelphia 76 багт авчирч чинь. Тэгэхэд тэр Bob Myers-ийн ажлыг авсан хүн яг юу хийж байгааг бол бодохгүй бид талаар ярилцсан. За төгсгөлд нэг асуулт одоо чи энийг ханд хариулахыг хүсэхгүй байгаа гэдгийг би баг мэдчихэв. Ахмад тоглогчийн хамгийн хямд гэрээгээр авраг авах боломжийн араас явах нь LeBron James гэдэг бүх цаг үеийн хамгийн шилдэггүй юу гэдэг маргаанд байдаг. Энэ ярианд байдаг хүний legacy буюу замналд нь ямар нөлөө үзүүлэх вэ? Одоо яг одоо эсэргээр 76 багт очиж байгаа шийдвэр. Хэрвээ авраг авчвал шүү дээ те. Энэ LeBron-ы одоо очсон бүх газар авраг авсан гэдэг рекорд бол бүр хамгийн нэгдүгээр тавигдах болов гэж бодож байна. Авраг авбал. Авраг авахгүй бол нэг нөлөөлөхгүй байх уу? Одоо жишээ нь юу гэдэг ямар Карл Малон Гэри Пейтон шүү дээ. Тэр хүмүүстэй зэрэгцгээр яригдахаар карьертэй хүн биш шүү дээ. Тэгтээ зүгээр тэгэл 4 аврагтай хийдгээ хийцэн юм шүү дээ. Тэгээд нэг яг тэр нөлөөлөх юм уу? Яг заавал Jordan шиг авах албагүй шүү дээ. Заавал Kobe шиг байх албагүй, заавал Curry шиг байх албагүй. LeBron нэг авраг тэдэртэл яригдах нь л боддог шүү дээ. Би бүх цаг үеийн шилдэгний тухай асууж байгаа шүү дээ. Бүх цаг үеийн шилдэг. Тэрнээс LeBron James гэдэг энэ хамгийн агуу загнал гэж ийм олон жил тогтвортой тоглосон, ийм олон тоглолтод тооцсон, ийм олон финал шалгарсан. Энэ хэний ч бүтээж чадхааргүй загнал мөн шүү дээ. Хамгийн агуу тоглогч хин бэ гэдэг чинь өөр яриа байхгүй. Тэр хүн чинь ялагч байх уугүй юу гэдэг чинь өөр яриа байхгүй. Тэгээ би энд бол хэрвээ вэ шүү дээ. LeBron James авраг авч чадахгүй байх юм бол миний бодлоор тэр дахиж хэзээ ч Michael Jordan-тай харьцуулагдахгүй л болж байгаа. Харин тийм л том золиос хийж ин да. LeBron James авраг авчвал яг өөрөөр яриад гэхээр 5 дахь аврагын
том дээрэс нь бас GOAT LeBron-той жишггүй биш Майкл Жордантой жишгдэг харьцуулагддаг хүн авраг авахгүй бол ахмад тоглогчийн хэмд гэрээ рүү унаж очиод авраг авч чадсангүй штэ гэдэг нэг тийм сайн. Одоо энэ шүүмжлэгч нар энэ LeBron-ийн шийдвэрийг хоёр талаас нь хүлээж авч байна. Шүүмжлэгч нар. Derek Fisher мэдээж хамгийн дургуун хүмүүс юм. Чи бол авраг авах багийг бүрдүүлдэг тоглож болохоос биш авраг авах баг дээр очдог тоглогч биштэй гэсэн утгатай зүйл хэлсэн бэл. Энэ чинь нөгөө LeBron-ыг үргэлж дагаж явах одоо хизээч юу гэдгийг салахгүй дэр нөгөө шүүмжлэх нэг хэсэг мөн баггүй. Тэгэхээр ийм зүйл хүлээж байгаа. Тэгэхээр өстой авраг авах хэсгээс л бүх зүйл шалтгаалах багтаа л гэж бодож байна. Тий. Би бас тэгж л бодож байна. За юу нэвтрүүлгээ дуусгахаас өмнө би нэг юм хэлэх гээд байна. Сая нэг сонирхолтой юм байна. Ер нь бол бид нар ингээд шинэ гэрээ юунуудыг Shams-аас ч юм уу те ер нь л ихэнхдээ Shams-аас урд нь бол вож ягаад тэгэхээр NBA-гийн одоо юу штэ инсайдер аль биесны инсайдер мэддэг. Тэгсэн чинь сая LeBron-ы юуг зарлахтаа ба штэ те Tops гэдэг одоо Cartney компани энийг зарласан. LeBron James одоо яг ийм карт гаргаж байгаа байдлаар зарласан. LeBron James Philadelphia 76-тай 2 жилийн гэрээ хийлээ гэдэг. Тэгээд энэ карт байна шүү дээ. Яг одоо энэ гарын үсгээ зурсан байна шүү дээ. Гарын үсгтэй тийм. Гарын үсгтэй яг энэ бол дэлхийд нэг л байгаа. Уусаа өөрөө зурсан байгаа байхгүй. Тэгэхээр Fanatics нэг юуны ивент болоод нэг Tyrese Halliburton-тэй нэг юу хийсэн нэг ивент болсон шүү дээ. Сая хэд хоногийн өмнө. Тэгэхэд ер нь бол Philadelphia явах нь бол тодорхойлолцсон байна гэж миний бодоод байгаа. Тэр ивент чинь уусаа энэ Tops-тай холбоотой, энэ компанитай холбоотой байхгүй. Тэгээд гэрнийхээ дагуул тэрэнд авсан байна те. Сая тэгээд энэ компани LeBron James-ийн картыг зараад гэтээ гарын үсгтэй нь биш шүү. Хүмүүс эзэжтэй буруу ойлгож магадгүй. Энэ картыг 100,000 48 цагийн дотор 100,000 зарсан байна. Дэлхийд даяар нийтдээ. Тэгээд 48 цаг зарагдаад энэ одоо дахиад зарагдахгүй. Тэгээд ийм карт гарч байгаа юм байна. Тэгээд бид хоёр ингээд 2 жил одоо энэ юг хийлээ. Тэгээд энэ жил бид хоёрыг сонсдог, бид хоёрыг дагдаг. Ялангуяа би LeBron-ы фэнүүдэд би энэ картнаас 3-ыг бэлгэлээ гэж 3 одоо азтай LeBron-ы фэнүүдэд бэлгэлээ. Тэгээд энэ карт дээр болон одоо LeBron-ы хүү LeBron James-ийн бас ийм 3 картыг нэмээд тэгээ 3 бэлгэлээ гэж бодоод. Гэхдээ яаж би одоо биш би LeBron-ы number 1 fan гэсэн сэдвтэйгэр заавал урт байх шаардлага байхгүй. Гэхдээ creative эсвэл ямар нэгэн одоо юу гэдэг хүмүүсийн сэтгэл хөдлөхөөр тийм comment бичих юм бол тэгээ тэрэн дээр хамгийн их лайк авсан 3 азт нэг тодруулж өгөө гэж би бодож байна. Манай YouTube channel дээр. Яагаад манай энэ дугаар дээр YouTube channel-аар. Тийм манай энэ дугаар дээр. Тэгэхээр тэр 3 юунд энэ картыг болон дээрэс нь Bronny James-ийн 3 картыг өгөх юм баг шүү. Тэгэхээр нэг LeBron-ы карт, нэг Bronny James-ийн карт нэг хүн авах нь шүү дээ. Гурлаа Монголоос байвал яах вэ? Эсвэл Солонгос, Австралиас явуулах юм уу? Явуулъя. За. Тий. За тэгвэл LeBron-ы фэнэд дахиж энэ карт нь гол нь зарагдахгүй гэсэн. Тий, дахиж энэ гол нь зарагдахгүй 100,000 копи заргалаа гэсэн. Тэгээд тэрнээс хойш дахиж нэмэгд зарагдахгүй гэж. Тэгэхээр дэлхийд даяар хичнээн LeBron-ы фэнүүдэд тэр тонд 100,000 л гарсан байна гэсэн үг. Тэгэхээр тэр 100,000-аас 3-ыг нь ямар ч 3-ын нэг нь болох боломж та бүхний өмнө байна. Тэгэхээр LeBron James-ийн фэнүүд LeBron-ы фэнүүдтэй бит хоёр байталтайг үлдээ өгнө. LeBron James-ийн фэнүүд бит хоёрыг маш ихээр л хараасан болохоос. Гэхдээ би зүгээр ингээд бодох юм. Эргээгээд өмнөх дугааруудаа зүгээр үзээрэй. Тэгээ бит хоёрын энэ одоо хэлэх гээд байгаа LeBron James энэ зүүн Lakers-ээс явнаа. Ийм нөхцөл байдалд орноо, өөр багийг сонгох юм уу эсвэл зодог тайлах нөхцөл байдалд орноо гэдгийг өнгөрсөөлж гайсан гэсэн чинь тийм зүйл болохгүй л гэдэгсэн. Тэгээ тийм зүйл болцсон л байгаа шүү дээ. Эцс юм бол ихтэй. Тэгээ зүгээр эн чинь бид нар мэдээлэл дундаа л амьдарч байгаа л хэрэгтэй. Тэрэн дээр заавал хараад ирэл юу хэрэгтэй вэ? Тэгээд подкаст маань дуусах болоог байгаа.
Одоо битэрт ярих нэг одоо хоёул Wars ярьчаад Vegas-а үзүүлэх үү? Vegas-а ярьчаад Wars-а үзүүлэх үү? Warriors ярьж Vegas үзлээ. Тэгээ Vegas үзүүлээд тэгээд Game Point podcast үргэлжилж байна. За подкаст маань 2 дахь улиралдаа та бүхэнтэй хүрсэн эрх улиралч гэсэн Premier Sports 1 суугаар болон YouTube channel-аар хүрдэг цагтаа хүрэх үедээ хүрнэ. Подкастаа маань хамтарч ажиллахыг хүсэж байгаа хүмүүсээ бол надтай холбогдорой гэж хэлмээр байна. За мөн бид тийм олон спонсортой биш, цөөн тооны спонсортой хамтарч ажиллах учраас бид хоёр эрх улиралд уламжлал ёсоор pre-season-ээс эхлээд дугааруудаа эхлээд тэгээд Breaking News 7 хоног болгоны үйл явдлуудыг та бүхэндээ хүрнэ. Game Point podcast маань 3 дахь жилдээ та бүхэнд LA болон Сан Францискогоос хүрнэ. LeBron James-ийг Miami Heat, Minnesota Timberwolves, Golden State Warriors, Cleveland Cavaliers багууд хүлээжсэн. Тэгээд Minnesota-д ямар ч байсан LeBron бол хэлсэн юм байлаа шүү дээ. Би очихгүй байвал ер нь зүгээр үү гэд Anthony Edwards хэлсэн чинь зүгээр би чанга угаасаа тоглох болгондоо болгож тавих юм чинь тэрийг яг ингэж болгож тавина гэж би зөв боловсрол хэлээд байгаа. Нэг гэсэндээ толгойг чинь тасдах юм чинь гэдэг нэг ярианы хэллэг байд юм байна тийм үү? Толгойг чинь тасдах юм чинь зүгээр гэж хэлсэн байлаа. Тэгэхээр Anthony Edwards-тай ямар ч байсан холбогдсон байгаа. Stephen Curry LeBron-ыг Philadelphia 76 багийг сонгосон гэдэг мэдээг нэлээд тийм дуугүй байдалтайгаар хүлээж авсан. Энд юу гэхээр би тэр LeBron-ыг хүлээж авч байгаа байдлыг хараад Стив нэрээ ирчиж магадгүй гэж бодож исэн юм байна штэ гэдгийг тэр биеийн хилэмжээс дүгнсэн. Эндээс юу харж байгаа нөхөр LeBron очих магадлал маш өндөр байсан юм байна. Нэгт хоёрт Стив ирчихнэ гэж бодож исэн юм байна. Гэтэл тэр өөр багийг сонгочлаа. Тэгсэн чинь энэ үйл явдлын араас юу гэхээр Golden State Warriors баг эзэн Joe Lacob аль хэзээ Стефийн дараах багийг босгох талаар бодоод эхэлсэн. Нэг өсөндөө бид хоёр өнгөрсөн удирлын энэ удирлын төсөл рүү чиржсэн. Ахмад суперстар тоглогч нь ялахыг үзээд идэг. Гэтэл нөгөө багийн удирдлагууд арил лизний дараагийн төлөвлөгөө боловсруулсан байдаг. Энэ бүх юм тоглогчдыг тойрдоггүй ш, дайрдаг юм жам Стефиг ч гэсэн дайрчжээ гэдгийг өчтөрөөс эхлээд гарсан мэдээнүүд батлан харуулад байна. Joe Lacob дараагийн багаа бодоод эхэлсэн. Стеф нэг хуудсан дээр биш байна гэж байна. Нэгсэндээ ойлголцохгүй болцсон гэж байна. Тийм сая бол мэдгүй би зүгээр Golden State Warriors дээ шүү дээ. Ер нэг шүүмжлэлтэй хандаад байгаа юм болохоор ерөөсөө энэ 100 юу ч хийсэнгүй. Yaxel Landenberg гэдэг нэг rookie авлаа. Тэгээд тэрнээс хойш юу ч хийсэнгүй. Тэгээд Philadelphia ер нь LeBron-ыг аваад ч гэсэн амжилт гаргана гэж бодож исэн, хүлээж исэн гэж бодох надад энэ багт ерөөсөө ямар ч тийм vision гэдэг юм байхгүй байна гэдгийг яас одоо энэ багийн удирдлагуудад ялангуяа тийм vision байхгүй юм байна л гэж би бодсон. Би тэгээд Stephen Curry бас юу гэдэг LeBron-ыг recruit хийгээд ингээд хонос нь яриад хөөцөлсөн гэж бодох надад жоохон нэг сонирхол санагдаад зөвөөсөө сагсан бөмбөгийн хөвд чи тэр энэ баг одоо байгаа Warriors-ийн одоо нөхцөл байдал ч тэр энэ хүмүүс хоорондоо таарах юм маш боломж байгаагүй шүү дээ. Тэгээ нөгөө хүмүүс тэгээд Golden State Warriors биш Golden State Warriors болно гэд үнэхээр тийм бахан хөгсчүүлийн нийлсэн л нөгөө ахмадын толбогд тиймэрхүү юм болох байсан шүү дээ. Тэгээд ямар нэгэн бодиттой одоо төлөвлөгөө байхгүй одоо хүртэл энэ 100-ыг өнгөрөөд дуусгаж байгаа нь бол надад бол үнэхээр харамсалтай санагдаж байна. Тэгээд Steph би сая дөнгөж сая ингэ гарч ийн л та ингээд юуны NBA-гийн одоо тэ менежерүүд executive-үүд юу Curry дахиад одоо extension хийх ямар ч хэрэггүй ондоо баг руу явах хэрэгтэй гэж бодолтой хүмүүс зөндөө байгаа л гэж чинь. Тэгээд магадгүй Stephen Curry явууч гэж бодсон дээр биш үү? Ер нь бодоогүй л ахaltaа гэхдээ ер нь бол бодсон дээр юм биш үү? Гэхдээ тэгээд гэрээний талаар ярилцж ийн гэсэн чинь гэрээний өмнө ийм мэдээлэлүүд гараад эхэлж ийн гэдэг чинь юу гэхээр сая LeBron-ыг алдсан шийдвэр ямар хэмжээний нөлөөтэй шийдвэр байсан бэ гэдэг нь эндээс харагдаж байгаа байхгүй. Тэгээд Mike Dunleavy гэдэг менежерийг аваад Bob Myers-ыг явуулаад Mike Dunleavy-г авснаас хойш би Golden State Warriors баг яг юу вэ гэсэн чинь Jimmy Butler-ыг авсан юм байна солилцоогоор. Тэгээд Jimmy Butler гэмтсэн юм байна. Kristaps Porzingis авчихсан.
Тийм ингээ явуулаад. За Ал Хорфордыг авчихсан. Ийм л Клей Томпсоныг явуулсан. Би өштэй би юугаар хэлэх вэ? Нэг жоохон тавлам шоглом нарийн болгоод хэлэхэд одоо манай Монголын Golden State-ийн төлөөлөгч шүү дээ. Тэр ахта би хэлэхгүй юу? Bob Myers явахад би хэлсэн. Окей, Joe Lacob одоо юу гэдэг те энэ гой багийг босгочсон хүнээ ингээд явуулна гэдэг бол амар том гар зэж байна. Ийм хүний одоо юу гэж нөхөшгүй байхгүй юу? Тэгсэн чинь манай ах юу гэсэн бэхээр юу яа цаагаараа тохирчлгүй байхдаа тийм байлгүй л хат юу гэж л бид нар шиг ингээд сууж явах үү гэж ийсэн. Тэр хүн чинь юм боддгоо шүү дээ. Түр хам дагуулаад би одоо би тэгээд бас нэг юм хэлэх гээд байна. 76ers багийн одоо хийсэн энэ зуны ажил бол Bob Myers ямар гайхалтай executive гэдгийг бол дахиад давтаж харуулж байна. Тэгээд би Last Dance-ыг үзээд байна шүү дээ. Би Jordan бол хамгийн агуу тоглогч гэж боддог. Гэхдээ Jordan нэг юм дээр айгу буруу бодож исэн байна гэдгийг байна шүү дээ. Тэр Chicago Bulls-ийн GM-ийг хөөж явуулсан тохиолдол нь айгу буруу юм хийж исэн байштай гэдгийг харж исэн бохоггүй. Яг тэрнтэй адилхан явдлыг ер нь бол Golden State Warriors хийж байгаа юм болов уу гэж би бодож байна. Тэр чинь хэм блэ Jim Krause л юу лээ? Тийм Krause л за нэг би яг нэрийг сайн санахгүй. Ямар ч байсан Jordan-д асуудалтай байсан нөхрөө Jordan-гийн сонгоод нөхрийг явуулсан. Тэрнээс хойш сайн байж чадаагүй те. Авраг баг босгоно гэдэг чинь зөвхөн тоглогч нар авраг аавна гэдэг чинь зөвхөн тоглогч нар талбай дээр тоглох биш. Хойдлын офсын хүмүүс ч гэсэн маш том хөв нэр оруулж байгаа штэ гэж хэлээд Jordan-тай нэлээд анцаа үүсчихсэн билээ. Тэгээд яг тэрнтэй адилхан зүйл одоо энэ болчихно удаа л гэж би бодож. Тэгээд яг одоо юу гэдэг энэ ажлаа хийж байгаа хүмүүсийг үнэлэх ёстой газар нь үнэлж яахгүй бол яг одоо ийм хөл юм болчихно. Тий. Үнэ. Түрүүн бас тэр нэг юун дээр бас Bob Myers руу орсон халтраад орсон юм жаа. Philly дээр дахиад LeBron дээр юм хэлэхээс LeBron James Philadelphia 76 багийг сонгож оцсноор энэ хотын зах зээл ойролцоогоор 250-аас 430 сая долларын эдийн засгийн гэргэлтийг авчирна гэж тооцоолж байгаа гэнэ мэрэгчлэтнүүд. Энд ч одоо юу гэсэн үг вэ те хагас тэр бом долларыг нэг тоглож биш. Тэгэхээр энэ LeBron James-ийн эффект байхгүй. Тэрнтэйгээ адилхан одоо юу вэ гэхээр би бас нэг бичлэг үзсэн. Тэрэн дээр Philly-ийн фэн LeBron-ыг ирж байгаа амар дургүй байсан нэг фэн бичлэг байхгүй. Мэдээж ихэнх дуртай байгаа. Гэхдээ дургүй хүмүүс ч байгаа. Яг тэгэхээр ингээд манайх Jaylen Brown-ыг аваад амар гоё болцсон байх чинь одоо бүх зүйл LeBron болчлоо. Ялгуул LeBron тэ ялагдсан ч LeBron гэдэг бүх зүйл ийм болчлоо. Яг ингээд тэр чинь үхээр эн чинь LeBron эффект байхгүй. Тэгэхээр энэ эффектэд би Philadelphia 76 багийн фэнүүдийг бэлэн байгаараа гэж хэлэх гэж ирснийг мартчих. Golden State Warriors руу буцаад үсрээд оръё. Биш тийм. Тэгээд LeBron James-ийг алдангуудаа Golden State Warriors баг араас нь гарч байгаа мэдэн гэсэн чинь Draymond Green жилийн 28 сая долларын гэрээ, Brandon Podjemski жилийн 24 сая долларын гэрээ өгөх гэж байгаа гинэ. Одоо байгаа цалингийн зайгаа энэ хоёр тоглогчид өгч ашиглах гэж байгаа юм байна л да. Brandon Podjemski гээд 20 хэдэн сая гэдэг бол ахтнаа нэгдүгээр шүү дээ. Тэр бол яг ямар хүн бодохоор тийм энэ боломжтой гэрээ гэж бодож байгааг мэдэхгүй. Draymond Green-ий 28 сая ойлгомжтой. Одоо тэгтээ тэргүй төлөх стар тоглогч байхгүй те. Төрсөн тоглогч байхгүй юм чинь тэр мөнгөө Draymond Green-д өгөө явж исэн л дээ шүү дээ. Тэгэхээр тэгтээ тэргүй Draymond Green Golden State Warriors төлөө зөндөө юм хийцүү юм чи. Тэгэхээр Green-ий хувьд бол тэгээд мөнгө авдгаар авсан. Одоо тэгтээ тэргүй энэ баг цаашаа тийм аврагын төлөө ч юм уу контендер байх төвшөнд биш байгаа юм чинь. Brandon Podjemski дахиад 4-5 жилийн гэрээ их юм бол юу Curry-гаас цаашаа баг босгох вэ? Чинь хөдөлгөж болохгүй хамгийн муу гэрээнд нэг болох гэдэг шүү дээ. Би тэр гайхаад байна. Brandon Podjemski яг хинийх нь хүүхэд болоод ингэж амар гарч үзсэн тийм бол. Хинийхээ шалган зургийг хадгалцаад шүү. Энэ үнэхээр бас өгөхгүй бол энэ чинь гаргана шүү гэдэг. Гэхдээ энэ тоглоом шоглоомор хэлж байгаа. Энэ бол Warriors-ийн менежер багийн арын алба ямар муу ажиллаж байгааг илэрлээ байхгүй. Тэгээд гэтэл энэ чинь Stephen Curry-гийн яг сүүлийн жилүүд яваад л байгаа байхгүй. Одоо дахиад аврагын төлөө тоглох энэ жил эргчлүүд гэдэг л яриа байхад тэрэн дээр нэмэгдээд ингээд зүгээр ингээд
үрээд ийн гэдэг чинь угаасаа энэ баг юу ч хийхгүй байгааг нь л нэгдүгээр дийлэрэл хоёрдугаар Kawhi Leonard-ийн араас бас явж магадгүй гэжсэн чинь Kawhi Leonard-ийн нөгөө Торонтороо хийсэн солилцоог NBA зарцаацсан. Тэгээ зарцаах бүр айгүй бол өлрөл их зарцаах юм шиг байна. Яг гэхээр expression-тэй холбоотой ямар нэгэн зүйл олцсон болов гэж хараад байгаа. Тийм учраас зарцаагаа тэрийг нэгтлээд өөртөө яг юу олцсноо илүү нэгтэлж мэдэхийн тулд шийдвэр гаргахын тулд дахиад 8 дугаар сарыг дуустал 9 дугаар сарыг гартал бэлтгэлийн бааз эхэлтэл хугацаа хэрэгтэй байна гэсэн. Тэгээд энэ юуг харуулж байгаа нөхөр Warriors Kawhi авъя гэжсэн, Anthony Davis-ыг авъя гэсэн, LeBron-ыг авъя гэсэн бүгд худлаа боллоо. Тэгснэ эцэст нь Brandon Podjemski-г гэргээ сунгаад дуусч байгаа бол энэ бол байж бол хамгийн муу ажил байна. Тэр Mike Dunleavy ер нь л ажлаа өөрийн хүсэлтээр өгөх хэрэгтэй. Mario Hezonja гэдэг тоглогчийг 1 жилийн гэрээгээр авч чадахгүй штэ. Cavs алдчихлаа штэ. Тэгэхээр тим гэрээ хийж чадахгүй юм бол одоо хамгийн дөрөв талах хэрэгтэй. Тэгээ Mario Hezonja-г авах гээд байна гэдэгт би бүр итгэхгүй. Тэгсэн чинь Mario Hezonja өнгөрсөн үеэр Европлиг тоглолцсон баггүй. Энэ бид байгаагүй шүү дээ, тэ. Орландо Magic багт байгаа сүлд буцаад Европлиг руу явцсан санагдаад би буруу санаад байна үгүй. Тим тоглогчийг авч чадахгүй. Нью-Йорк Никсээс хойш санахгүй. Тэгээ тим тоглогчийг авч чадахгүй Кливлендэд алж ийн гэхэр чинь бодолтой. SF хэрэгтэй байгаа шүү дээ. Хинт Golden State Warriors багт гэтэл SF авч чадахгүй байна шүү дээ. Cleveland Cavaliers Mario Hezonja-г авснаар 1 жилийн бас ахмад тоглогчийн хэмд гэрээгээр авснаар энэ юг харуулж байна гэхээр Jonathan Kuminga ер нь бол тэд авах магадлал маш бага болж байна л гэсэн. Уг нь бол Jonathan Kuminga ч одоо Cleveland руу явах гээд хүлээгээдсэн чинь ингээд SF дээр байрал дээр нэг хэмтхэн тоглож авчлаа шүү дээ. Тийм учраас Jonathan Kuminga ингээ байрлалгүй болчихж байна. Cleveland-д л. Тийм. Тэгээд одоо цөөхөн одоо юу гэдэг опшн үлдчихээн да Warriors руу явах уу, Lillard руу явах уу болчих шиг шүү дээ. Kuminga Clippers сонирхож магадгүй гэсэн. Гэтэ ер нь Clippers одоо янз бүрийн цуглуул бол одоо юу чи гэдэг одоо тэгээд Kawhi солилцоо болтол бас хүн нэмж авч чадахгүй хаа. Чи яаж хаашаа ирэх мэддэхгүй болохоор. Тийм тэгэхээр ер нь бол Kuminga өнөө маргааштай асуудал нь шийдэгдэх. Тэгээд тэр эйжент нь гэдэг нэг бас ойлон бант утгадаг хүн байт юм шүү. Тийм билээ тий. Тэр тийм ер нь бол манерд их юм амлаа тэгээд тэрэндээ хүрч чаддгүй нэлийн бүтлгүү нөхөрөд юм шиг санагдсан шүү дээ. Тийм л шүү дээ. Өмнөх Derek Jones Jr. дээр Dallas Mavericks баг 3 жилийн 27 саяын гэрээ өгөх гэж байхад нь чам яах над гэрээг авч яах юм чам зах зээл дээр 4 жилийн 45 сая хүлээж авах чинь гэж хэлээд гэрээгээ татгалж ийн гэж хэлсэн чинь Dallas шууд маргааш нь хүнтэй гэрээ байгуулсан. Тэгсэн чинь чөлөөтэй гэнцэн зах зээл дээр гараад ирсэн чинь хинч тим гэрээ санал болгоогүй Derek Jones Jr. хизээч тим үн хүрээгүй. Тэгээ арга гадаа үзсэн чинь Los Angeles Clippers багаас 3 жилийн хэдэн саяын гэрээ үлээ санал болгож чинь энийг бас нэг чөлөөтэйгэн тоглож чинь санал болгоцсон. Хоёрын хин төрүүлж зөвшөөрсөн нэг нь л авна гэж хэлсэн оффер очиж байгаа байхгүй. Нэгсэндээ тэр хэзээч 4 жилийн 45 сая гэрээ очиагүй. Тэгээд энэ офферыг зөвшөөрөхөөс өмнө агентаа халж хаяад гүйс юм л да. Гэрээ хийсэн юм л да. Тэгсэн чинь агент нь 15 хоногийн өмнө халагдсан юуг авах хэрэгтэй байт юм байна. Мэдгдлээ. Тэгсэн чинь тэр 15 хоног доторт нь 13 дахь хоногт нь Derek Jones Jr. Clippers-тэй гэрээ байгуулсан юм байна. Тэгсэн чинь тэрнийхээ 4% комисшнийг авна гэж арбитрийн шүүхт хандаад шүүхээс мөнгө авч ирсэн юм байлээ. Тэр гэрээнд нь ямар ч хамаагүй мөртлөө. Агент нь ялсан юм байлээ. Сая ялсан юм байлээ. Тийм. Тэгэхээр тэр амар муу агент байгаа байхгүй юу? Хий хөөсрүүлдэг. Kuminga яг одоо л тэгж хий хөөсрүүлсээр байгаа л би тоглогчийн карьерийг үгүй хийж байна л гэж хараад байна. За Warriors-ийн бүтлгүүтэл бол ингээд Mike Dunleavy-ийн цаашдаач бүтлгүү зүйл хийх юм шиг байна. Одоогоор ямар ч байсан сайн зүйл харагдахгүй юм шиг байна гэж эндээс одоо гарч байгаа мэдээллүүдээс харж байна. За төгсгөлд нь Game Point podcast-ийн зүгээс энэ бол бидний хувьд бол бас онцгой мөч байсан. Юу гэхээр Odd Bit-ийн хувьд 7 дугаар сарын 9-ний өдөр Las Vegas хотыг зорьсон. NBA-гийн зуны лигийн эхний өдөр Albion-ны зуны лигийн эхний өдөр болсон. Тэнд очиод бид Orlando Magic багийн 44 дугаартай тоглогчоос ярьцлага авах зорилготойгоор тэр Las Vegas хотыг 45 хэмийн халуунд буюу Fahrenheit-аар нэг 114-өөс 5 орчим байхад нь зорж бүр 118 ч хүрж исэн заримдаа зорж очсон. Тэгээ
Лас Вегасаас буцахдаа миний онгоцны штэ буцах гэсэн чинь миний онгоцны хөдөлгүүр халсан гээд 8 цаг нисээгүй штэ. Халуунаас болоод. Тэгээ халуунаас болоод сая гэсэн чинь өчтөр бас нэг рил үзсэн чинь халуунаас болоод нэг онгоц 30% зорчигчтой сайн дураараа үлдээчээ тэгэхгүй бол онгоц нис чадахгүй байна гэж одоо зарлаа зогсож байгааг харсан тийм аимшигын халуунд Вегасыг зорсон. Гэхдээ энэ бол Майк Шаржамцыг NBA-гийн өмсгөлтөөр тэр тоглогчоос яриа авах хамгийн анхны хүн Монгол хүн байх ёстой гэж одоо би бол дотор айгу олон жил боддог байсан. Зорьсон. Тэгээд тэрний зорилгоо ч гэсэн ингэж одоо хэдийгээр 100-ны лиг ч гэсэн хөдөлтөл. Тэгээд бит хоёрыг зорччоо тэгээд ямар ч байсан ярилцлага авч чадсан. Тэгэхээр тэр талаарх богинохон сурвалжлагыг үзээд энэ удаагийн подкаста энэ улирлын подкаста өндөрлүүлэе гэж бодож байна. Тэгээд од тэр тал дээр чамд хэлэх зүйл. 100-ны лиг дээр анхудайсан. Тэгээд 100-ны лиг дээр анх удаа очсон. Тэгээд юу болдог, яад гэдгийг бүгдийг нь харсан. Тэгээд бид тэр experience бол гайхалтай байсан. Тэгээд яг хуу хамгийн эхний өдөр нь очсон. Тэгээд Майкига тоглоно гэж бодсон. Тэгээд тоглож байгааг нь бид нар бол харж чадаагүй. Тэгээд тэр нь бол жоохон disappointing. Гэтэ яг хамгийн сүүлийн өдөр тоглосон байл тэ. Тэгэл тэр нь л бид хэрэгтэй юм да. Тэгээд 100-ны лиг гэдэг бол мэдээж NBA тэгээд нэг зүйл ингээд бас хэлчмээр байгаа. Орландо Мэжик багийн пэйж хуудсан доор ингээд янз янзын зүйл бичээд байгаа хүмүүс бол та нар яг одоо бол Майкийг дэмжих биш хорлож байгаа хэрэг шүү гэж. Мэдээж сэтгэлээ илэрхийлж болно. Гэхдээ тийм утгагүй зүйл бичих нь үнэхээр утгагүй. Яг бол NBA-гийн босго тийм амархан биш байдаг гэдгийг л бид нар харж байна. Инхээд ямар хэмжээний тоглогч вэ гэдгийг бид нар Монголдо ямар ирэмбитэй холбогч вэ? Монголд одоо инхээ очиг 6-8 өндөртэй холбоотой тоглож Монголын түүхэнд байгаагүй байхгүй. Тим тоглогч гэтэл NBA-д орох гэхэд босго нь юм өндөр байна гэдгийг л бид нар ойлгож авч байна. Энэ зүгээр л NBA-гийн босго бидний бодсноос хэдэн 10 дахин өндөр юм байна. Бид нар энэ инхээд NBA-гийн драфтд орчихно гэж хараад хүлээжсэн драфтд ороогүй. 100-ны дэглэр тоглох гэсэн эхний өдрөөр тоглуулсангүй, эхний дөрөв тоглолтод босго ийм л өндөр байд юм байна. Одоо сая инхээд манд Монголд очсон шгшөөгийн бэлтгэлд хамрагч юм. Тэгээд бас өөрөө ярьцлагандаа хэлсэн байлаа. Багуудаа санал хүлээж байна гэдэг. Тэр санал хүлээж байна гэдэг чинь яригдж байгаа минут агент нард нь ажиллаж байгаа баг. Гэхдээ бас баталгаатай зүйл биш баг. Дахиад ирэх жил оролдоод үзэхийг үсэхгүй. Үгүй бол тэгээд G-лигээс эхэлнэ. G-лигээс гэдэг чинь бас л бүр тэр доороос эхэлнэ л гэсэн үг. Тэгэхээр NBA-гийн босго гэдэг ийм өндөр байдаг юм байна. Энэ зөвхөн ганц одоо юу гэдэг Монгол хүү тохиолж байгаа зүйл биш. Одоо сая 100-ны лиг дээр очиход шүү дээ. Хойлоод Солонгос тоглогч, Хятад тоглогч тий. Бүр ингээд орон яг ийм инхиоттай адилхан гарч иж байгаа залуучууд энд бас 100-ны лиг дээр боломжоо хайгаал зүтгэл явж илээ шүү дээ тий. Тэгэхээр хідэн тэр бүмтэй улсууд тулсч гэсэн ингээд NBA-д орч чадахгүй байгаа шүү гэдгийг Явмингээс хойш тийм доктортой ихтэй тоглож одоо хүртэл NBA-д орч чадахгүй байгаа шалтгаан юу гэхээр NBA-гийн босго тийм л өндөр байхгүй. Тэгэхээр энэ босгон дээр босгоныхын өмнө ирчээд байгаа инхиот харин ч түүчийн анхдагч шүү гэдгийг утгаар бид хоёр заавал очиж ихний ярьцлага авахыг хүссэн юм. Тэгээд зорилгоо биелүүлж чадсан. Тийм учраас Game Point podcast энэ удаагийн дугаараа энэ товчхон сурвалжлагаар өндөрлүүлээ. Хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Ирэх хүлрэл хамтран ажиллах ивент байгууллагуудаа бүгдэнд нь нээлттэй шүү гэж хэлмээр байна. Хамт байсанд баярлалаа.
За NBA-гийн зуны хамгийн том арга хэмжээ болох зуны лигийн тоглолт дээр ирсэн байна. Яг одоо Лас Вегасын их сургуулийн спорт кампуст дөрвөн баг хоёр зэрэг тоглолт болж байна. Бид бол одоо жижиг зааланд ороод ирсэн байна. Тэгээ энд бол NBA-гийн зуны лигийн яг одоо Detroit Pistons Philadelphia 76 баг тоглож байна. За 59-56-гийн харьцаатайгаар тоглолтын 3 дугаар үргэлжлэн явагдаж байна. Тэгээд энэ тоглолтын араас Orlando Magic, Charlotte Hornets багууд энэ ордонд тоглох хуваартай юм байна. Тэгээд тэрний өмнө тоглолтын халаалтанда гарна. Тэгэхээр Mike Mann бол холбоо ирсэн багийнхан буудлаасаа гараад одоо маш ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ ордонд халаалт хийж гарах бах. Тэгээд одоо энд ороод ирсэн чинь үүднээс эхлээд NBA-гийн маш олон скаутууд, олон улсын скаутууд, дээрэс нь NBA-гийн маш олон дасгалжуулагч нар, коллежийн багийн дасгалжуулагч нар, NBA-гийн домог тамирчид сууж байна. Одоо бид хоёрын дээрхэн талд NBA-гийн шилдэгчдийн нэг байсан Freddie Hoiberg сууж байна. Одоо Chicago Bulls багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан билүү? Ажилласан тийм. За Chris Bosh сая үүдэнд зогсож исэн ингээд Gorgo Jang байсан ингээд ер нь бүх хүмүүс байна. Фэнүүдийн хувьд энэ арга хэмжээ гэсэн нээлттэй арга хэмжээ, маш олон фэнүүд, маш олон хил мэдээлэл хийсэн байна. Яг л NBA-гийн албан ёсны арга хэмжээ болдог түүгээр л болж байна. Гэхдээ хамгийн гол онцлог нь юу гэхээр энд маш олон залуучуудын хувь заяа шийдэгдэж байгаа. Маш олон залуучуудын NBA-д орохыг горилсан, хоёр талд гэрээ хайсан, эсвэл G League руу орох гэсэн, за эсвэл бусад улсуудын лиг явах гэсэн бүх тамирчдыг өөрийгөө харуулах боломж олдог. Тийм учраас хувийн тоглолт жоохон ийм зөнхөлдөг юм лиг. Зуны лиг. Тэгээ зуны лиг гэдэг бол нэг баг ойрцоод Orlando Magic жишээ нь дөрвөн тоглолтын хуваартай байгаа. Эхний хоёр тоглолтод Mike тоглохгүй гэсэн, дараагийн хоёр тоглолтод Mike тоглоно гэсэн. Тэгэхээр хэдийгээр хоёр тоглолтод тоглож байгаа ч гэсэн багт нь 8 NBA-гийн тоглож байгаа ч гэсэн өөрийгөө харуулах боломж олж ийн гэсэн үг. Тэгэхээр минут бүр маш үнцэнтэй. Бүр өмнөх коллежийн 4 жил талбай тоглосноос илүү үнцэнтэйгээр 1 секунд талбай дээр өнгөрнө гэсэн. Тэгэхээр юу болохыг за бид NBA-гийн 2026 оны Лас Вегас тоглож зуны лиг дээр ирээд байна. За тэгсэн Монголоос үндэсний дээд лигийн BCH Knights багийн гүйцэтгэх захирал Анар маань ирсэн скаутингийн ажлаа бас давхар хийгээд байна. За сайн явж байна уу? Сайн явж байна. Анх удаага Summer League үзэж байна. Тэгээд сэтгэлэг өндөр байна. За юуны дөрөнд яг бидний энд ирсэн зорилго бол мэдээж Mike-ийн тоглолтыг харах. Яг одоо Orlando Magic-ийг зуны лигийн тоглолт хийж байна. Гэхдээ өнөөдөр Mike Mann одоогийн байдлаар одоо төлөвлөгөөний дагуу тоглохгүй байна. Гэхдээ зуны лигийн тоглолт юу ямар санагдаж байна? Mike-ийн одоо Orlando Magic-ийг багаа хоёр тэнцээ хуваацсан юм шиг байрлаа. Тэрнээс яг сайн нь эхний хоёр тоглолт, муу нь 3-4 тоглолт юм бол байхгүй юм шиг байна. Тэгээд зуны лиг NBA-гийн тоглолтоос юугаараа ялгаатай бай гэхээр илүү нэг NBA-гийн рострыг авч байгаа өөрийгөө баталж харуулж байгаа болохоор тийм маш их тийм хичээл сэтгэлтэй тийм тоглолтыг харуулсан ийм тоглолтод болж байгаа шиг байна тий. За яг энэний өмнөх хоёр тоглолт бол нэг тийм годомжлын цаг шиг юм болоод ч гэсэн чинь сая Charlotte энэ Orlando Magic хоёрын тоглолт бол маш гоё зохион байгуулалттай тоглолт болж байна. Тэгэхээр би зүгээр эндээс нэг зүйлийг ойлгож авлаа. Ийм өндөр зохион байгуулалттай Саксон Момогт ингэж тэнцүү тоглож байгаа 20 залуугаас дээшээ гарч ирнэ гэдэг бол зүгээр л хамгийн хэцүү даалгавар юм шиг байна тийм үү? Тийм яагаад гэвэл бүгдээрээ адилхан коллежийн Саксон Момогт тоглолцсон, зарим нь NBA-д ч тоглолцсон тоглогчид нэлээд байх шиг байна. Тэгээд магадгүй ганцхан хичээл зүтгэхээс илүү тэр өдрийн бас аз од те тоглолтод орох ч юм уу энэ зүйл бас NBA-ээр ороход нэлээд бас хүчтэй нөлөөг үзүүлэхээр харагдаж байна. За BCH Knights багийн одоо гүйцэтгэх захирлын хуваар энд явж байгаа гэсэн яг ямар ажлаар явж байгаа вэ? Яг одоо яг ингээд зуны лигтээ давхцаад одоо Европ болон Азийн лиг рүү явж байгаа тоглогчид Лас Вегас дээр бэлтгэлээж өөрийгөө харуулдаг. Тэгээд энэ 5 дахь хагас бүтэнсээ өдрүүдэд яг энэ бэлтгэлийн шоукейс руу явж одоо BCH Knights-ийн шаардлагатай байгаа нэг
тоглогчдыг олж ирэх тийм даалгавартай явж байгаа тийм. Тэгээд ажил аль хэдийн эхэлсэн явж байгаа юу? Эхэлсэн ганц нэг хүмүүстэй уулзсан, нэг хоёр тоглогчтой уулзсан. Ер нь ганц хоёр тоглож шаардсан л явж. За амжилт. За баярлалаа. Үзэгч та бүхнийг бид Монгол Улсын гавь тамирчин Шарав Жамстай уулзуулж байна. Бид Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хот NBA-гийн зуны лиг дээр байна. За тэгээд өнөөдөр Орландо Magic багийн тоглолтыг та үзлээ, зуны лигийн тоглолтыг. Яг ямар санагдав? Миний хувьд бол хүлээлтээс давсан ур чадварууд дэндүү их байна. Тийм, одоо жишээ нь өнөөдрийн тоглолт гэх чинь Орландо Magic чинь 8 шиг NBA-гийн тоглогч байж байгаа байхгүй. Тэгэхээр сая Шарлотт нь хожиж байгаа юм. Тэгэхээр энэ сүүлийн нодлон жилээс хойш одоо энэ сүүлийн үед энэ зуны лигийн тамирчдын ур чадвар амар өндөр болчиход байгаа. Тэгэхээр зэрэг одоо жишээ нь энэ талд одоо драфтын 1-2-2 тоглож байна те. Тэгээд тэр нөгөө том заал чинь 4-4 ингээд үзэгчдийн тоо, тоглолтын чанар нь бас ингээд нэмэгдчихэд байгаа гэж тэгжсэн. NBA-гийн үзэгчид одоо Монголын дийлэх үзэгчд маань мэдгүй байх. Зуны лигийн баг гэдэг маань ямар учиртай NBA-гийн баг шууд орцсон хэрэггүйгээ зарим үзэгчд маань ялахгүй байгаа баг. За NBA-гийн яг тогтмол үзэгчдүүд бол мэдж байгаа даа. Гэхдээ зуны лигт орлоо гэдэг энэ олон залуучууд бүгдээрээ л тэр сүүлчийн боломжийн төлөө явж байгаа шүү дээ, тийм. Зуны лигт орхон тийм боломж л өгж байгаа юм л та. Тэр энэчнээ сайн тоглоод багтаа гэрээж хийж болно, багтаа хоёр талын гэрээ хийж болно те. Тэгээ бүр болохгүй одоо нөгөө G-лигийн баг гэдэг ийм гурван боломжийн чанс гарч ирэх баг. Заавалчгүй нэг багтаа биш, бас нөгөө бусад багийн дасгалжуулагч нар энэ төр скаутууд энэ төр үзэж байгаа учраас бас бусад багаас ч гэсэн сонирхох боломж гардаг. Тийм учраас дэлхийн Америкийн шилдэг тамирч тал талаасаа энэ цугларч зуны лигт ордог л доо. Одоо Майк маань өнөөдөр тоглосон юм шүү дээ. Дасгалжуулагч нь өнөөдрийн тоглолт болон дараагийн тоглолтод тоглохгүй гэдэг урьдчилаад хэлсэн байсан. Тэгэхээр дөрвөн тоглолтоос хоёр тоглолтод нь л өөрийгөө харуулах боломжийг олж ийн гэдэг талбай дээр өнгөрүүлэх минут бүр улам илүү үнцэнтэй болох гэдэг тийм үү? Харин тийм. Яг хоо 20 багтаа байгаа, 20 тамирчинтай байгаа учраас хоёр баг болгосон гэж хэлсэн. Тэгээд сүүлийн хоёр тоглолт нь тоглоно, тэр тоглолтондоо тэгээд өөртөө одоо боломж гарсан минутанда өөрийгөө сайхан харуулад, өөрийнхоороо сайхан тайван тоглосоо л гэж бодож байна. Шарах энэ бол нэг танаа гэр бүлийг сайн мэдэх хүний хувьд бол одоо инхүү одыг төрсэн цагаас нь хойш NBA-гийн тамирчин болно гэдэг зорилготой явуулж. Энэ бол зөвхөн сүүлийн 4 жилийн асуудал байгаагүй. Энэ бол бүр 15 20 жил зорьсон зорилго байлаа шүү дээ, тийм. Тэгэхээр яг одоо ингээд зорилгодоо ингээд хүрхээ явж байгаа. Гэхдээ маш олон одоо юу гэдгийг өшөө олон сорилтууд хүлээж байна. За гисэн хэдий боловч миний харж байгаагаар маш олон хүүхэд залуучууд инхүү одын араас явна гэдэг тэр мөрөөдлөөр атлетийн жигүүрлсэн байгаа болов уу гэдэг итгэлтэй байна. Тийм, одоо хуучин лигтэд тоглодог тамирчин болно, гişэдэд тоглодог тамирчин болно гэдэг үсэн бол одоо үеийн хүүхдүүд NCAA Division 1 тоглоно, NBA тоглоно гэдэг том мөрөөдөлтэй болсон байна. Энэ маань л одоо инхүү одын маань 10-15 жил одоо зүтгэсний үр дүн юм уу даа гэж бодож штеп. Тэгээд ч одоо араас нь бас олон тамирчин төрөөд энд хэмжээнд ирэх болтугай л гэж залбирж байна да. Нэг зүйлийг анзаарсан. Та ч Америкийн нэгдсэн улсад хаалм тоглож байхдаа бас нэлээд хугацаа өнгөрүүлсэн баг. NBA ч юм уу эсвэл мэрэгжлийн лиг тоглоно гэдэг зөвхөн нэг тамирчны зорилго байдаггүй. Энэ бол бүхэл бүтэн гэр бүлийнхний хамтын төлөвлөгөө байдаг гэдгийг яг Америкт амьдардаг бүх одоо юу гэдэг спорт зорж байгаа гэр бүлүүд харуулдаг шүү дээ, тийм. Одоо дараагийн одоо юу гэдэг Монголд хүүхдүүдээс гсэн мөгөөр явуулъя гэж хэлж байгаа улсуудад та туршлагатай аавын хувьд, дээрээс нь туршлагатай тамирчны хувьд за яг энэ замыг
15 жил 20 жил туулсан аавын хувьд юу гэж хэлмээр байна? Одоо тэдгээр аавуудад Их л эртгэлээр л гэж хэлээд байна. Тийм. Аль болох эрт хүүхдээ аль болох эрт байхгүй. Тэгээ нэлээд хүнд хэцүү зам маш хэцүү. Зарим нь шантархаар үед их гарна. Бүгдийг даваад гараарай л гэж хэлээ. Давж гараад болж л байна тий. Тийм учраас тэгээд даваа гараараа хүүхдүүдийнхээ мөрөөдлийн төлөө зүтгээрээ аав нараа л гэж хэлээд байна. зүгээр хэрвээ гэж байна. Хэрвээ бид бүгдээрээ Майкийг NBA-гийн хоёр талт гэрээ ч юм уу эсвэл G-лиг ч юм уу NBA-гийн багт ороосоо гэж хүсэж байгаа. Гэхдээ хэрвээ энэ жил болохгүй бол яах вэ гэдэг асуулт үзэгчдийн дунд одоо ч гэсэн хамгийн том асуулт байсаар байна. Энэ жил болохгүй бол эх жил дахиад Summer League байгаа шүү дээ. Ууж болоо. Тийм, дахиад үзэн шүү дээ. Манай хүүгийн чинь нэг шанаран дэрэлтэй. Юм болохоо байлаа гэд хайчдггүй буугаад өгчдггүй. Эргэж босч ирээ үзээд байдаг. Тийм учраас би бол итгэлтэй байна. Энэ жил болохгүй даа гэд эх жил дахиад үзэн цаар гэж. Амжилтсаа. За баярлалаа. Лас Вегаст 18 цаг 6 цаг 18 минут болж байна. Хорионы. Яг одоо энэ ордон дотор хоёр тоглолт зэрэг явагдаж байна. Драфтын 1-2 Дибанца Петерсон 2 1-1-ийн эсрэг тоглож байгаа. За одоо бид хоёрын хувьд болохоор яах вэ гэхээр инхээ одоос ярьцлага авах гээд хүлээгээд энэ арын хонголт хүлээж байна. Энэ бэгийн бүх хүмүүс явж байна. Тоглогч нар, дасгалжуулагч нар, скаутууд, менежерүүд яг одоо тэнд Cooper Flag багийнхаа ерөнхий менежер Масаа Ужиритэй уулзаж сууж байна. Энэ жилийн драфтын 9 дэх сонголт нь бас сая Масаа Ужиритэй уулзаж нэлээд удаан ярилцж байгаад гарлаа. За ийшээ Крис Миддлтон Triple J2 уулзж байгаад орж ийн Jaren Jackson Jr. гэх мэтчлэн яг энэ зуны лиг дээр болохоор бүх хүн ирд юм байна. NBA All-Star дээр болохоор менежерүүд ирдэггүй тийм скаутууд ирдэггүй. Энэ зуны лиг бол яг бүх хүний уулздаг газар юм байна. Илүү чөлөөтэй, илүү энгийн яриа, илүү тайзны ардах ярианууд энд явагддаг юм байна. Тэгээд NBA-гээс бид хоёрт одоо бас давуу байл олгосон гэхүү. Бид хоёр зөвхөн өнөөдөр энд байна. Орландо Мэжикийн дараагийн тоглолтыг хүлээж чадахгүй гэдгсэн чинь Майкийг бид эдгээр яаж иж байгаа аваад ирэх гэж байна. Тэрнээс NBA-гийн дүрмийн дагуу бол өнөөдөр талбайд гараагүй, актив байгаагүй тоглогч ярьцлага өгдөггүй юм байна. Тэгэхээр Майк өнөөдөр уг нь ярьцлага өгөх боломж өгөхдөө Монгол тоглогч, Монгол хэвлэл мэдээлэл учраас бидэнд нэг удаа боломж олох юм шиг. За тэнд Dalton Knecht, Vanderbilt 2 хамгаалтаар орж ирэх гэж байна. Тэнд хэвлэхний урд Dallas Mavericks багийн энэ жилийн драфт ихний тойргийн 9 дэх сонголт хэн блэ? Moritz Johnson Jr. ярьцлага өгч байна. Тэгээд нэг л зүйлийг харлаа. Энд бол зуны лигийн тоглогч нар байна, тэ? Хөгжлийн лигийн тоглогч нар байна. Боломж хайж байгаа залуучууд байна. NBA-гийн эхний тойргийн сонголтууд байна. NBA-гийн гэрээд стандарт гэрээтэй тоглогч нар байна. Ялгарт юм байна. NBA-гийн стандарт гэрээтэй тоглогч нар өстэй өгөгдөл бол зүгээр харахад л ойлгомжтой байдаг юм биш. За үзэгчдээ бид яг одоо зуны лигийн тоглолт болж байгаа Лас Вегасын их сургуулийн спорт заланд Орландо Мэжикийн зуны лигийн тоглогч Майк Шарвжамстай уулзаад байна. За Майк юуны өмнө NBA-гийн зуны лигийн баг NBA-гийн тоглогч Монгол сэтгүүл Монгол тоглогчоор ярилцаа зогсож байгаа мөчиг маш удаан хүлээлээ. Гэхдээ мэдээж энэ бол цаашгаа маш олон шат хүлээж байгаа. Ер нь зуны лигийн баг чиний энэ сагсан бөмбөгийн карьер хэр санагдаж байна? Хэр өөр байна? Ер нь нүд нээж जैन тэгээд дараагийн төвшний юм ер нь зуны лиг болж जैन тэгээд сурах юм их байна. Тий. Би сая Philadelphia 76 Detroit Pistons өмнөх тоглолтыг үзлээ л дээ. Тэгээд сая танаа баг болоод Charlotte Hornets-ийн тоглолтыг үзсэн чинь би баг хоёр өөр төвшингийн сагсан бөмбөг үзлээ. Танаа баг дэндүү сайн баг шүү дээ. Орландо Мэжик. Харин тийм манай дэндүү сайн баг. Гэхдээ сая 3-4 дээр жаахан өөртөө боцчих шиг боллоо. Гэхдээ манай ер нь хитрхи сайн баг байгаа. 8 NBA-ийн тоглогчтой тоглож байсан NBA-ийн тоглолтод тэгээд ер нь deep баг байгаа. Харин тийм байна. Cam Reddish танаа багийн бүрэлдэхүүн, зуны лигийн бүрэлдэхүүн дээр Cam Reddish магадгүй дараагийн тоглолтод чамтай толгойд гарах бах тийм үү? Тэр талаар өстой сайн мэдэхгүй байна. Цаачаа bone bruise-тэй байгаа гэсэн тэгээд тий.
Орландо Мэжикогийн дасгалжуулагч юм баг чамд ямар зөвлөгөөнөд өгч байна? Мэдээж чи 4 жил NC тоглолцоод орж байгаа. Тэгэхээр мэдээж хангалттай туршлагатай байгаа. Гэхдээ NBA-гийн хувьд чи одоо дөнгөж эхэлж байгаа одоо руки тоглогч шүү дээ, тийм. Тэгээ ерөн их сайн ярилцаарай гэсэн юм байвал асуугаарай. Тэгээд талбай дээр гарахаараа их яриарай гэж ерөн зөвлөж байгаа. Гэтэ ерөн намайг би ерөн яаж хандл хийж байгаа ерөн таалагдж байгаа гэж хэлж байгаа тийм. Чамаг ямар байрлал тоглож байна? Яг холбон байрлал тоглогч чинь байрлал бэлтгэл дээр ашиглаж байгаа юу эсвэл өөр байрлал ашиглаж байгаа юу? Ерөн 3-4 дээр л ашиглаж байгаа. Тэгээд манайх угаасаа 4-1-ийн болохоор 3-4 нь ерөн өөртөө залаа ороод ирж олдог байгаа тийм болохоор ерөн 3-4 дээр ашиглаж байгаа. Тэгээ Майк одоо эндээс нэг бодит үнэн байна шүү дээ. NBA-гийн зуны лиг гэдэг бол бүх хүний хувьд цаашаа явна гэсэн баталгаа биш. Дээрээс нь танаа багт өмнө NBA тоглож 8 тоглогч байна. Дээрээс маш олон чадварлаг залуус тэр ганцхан олдох боломжийн төлөө бүгд одоо сүүлийн хүчээ шавхаж байна. Энэ мэдээж тийм амар нөхцөл байдал биш л дээ. Чи энэ бэлэн үү? Тэгээ би бол ерөн бэлэн. Одоо жишээ нь өнөөдрийн тоглолтод бол зуны лиг гэхэд одоо манайхан ихэнх нь 2 дахь 3 дахь жилдээ заримд бүр 4 5 дахь жилдээ тоглож байгаа. Тэгээд миний бодлоор энэ зуны лигээр ингээд дуусгах гэж бодож байгаа. Дараа жил бас магадгүй дахиад ирж тоглох байх. Тийм болохоор энэ жил ерөн их зүйл сураад тэг их хүмүүстэй илүү их холбогдоод тэгээд өөрийгөө дахиад нэг төвшөө ахиулъя гэж бодож байна да. Сая чамайг зуны лиг NBA-гийн драфтад нэрээ өгөөд албаасаар нэрээ өгөөд за тэгээд дээрэс нь зуны лигт одоо ингээд Орландо Мэжик багт орсныг баг Монгол даяараа тэмдэглэж баяртайгаар бүр ингээд сошиалаар дамгааллаа шүү дээ. Энэ чамд ямар санагдсан бэ? Мэдээж гой санагдсан. Гэхдээ like дараагийн төвшөнд очиход ерөн дахиад тгээс эхэлдэг юм байлаа. Тэгээд high school ч гэсэн тгээс эхэлсэн, college ч гэсэн тгээс эхэлсэн. Одоо тэгээд дахиад тгээс эхэлж байгаа болохоор их юм сурандаа л гэж бодож байна да. За тэгээд Майк дараагийн сорилтуудад нь амжилт төсөө тэгээд хоёулаа дахиад NBA-гийн талбай дээр ингээд ярилцлага хийх болтгоо гэдэг ерөөлөөр ярилцлага өндөрлөе. Баярлалаа. Од бид хоёрын Лас Вегас хотод өнгөрүүлсэн нэг өдрийн зуны лигийн аялал энэ хүрээд өндөрлөж байна. Богино боловч бид гахалтай үйл явдлын гэрч болцгоосон. Харамсалтай нь бид хоёрын хувьд Майкийн талбай дээр гарахыг үзэж чадаагүй. Гэхдээ Майк маань зуны лигийн сүүлийн тоглолтонд талбай дээр гараад 12 минутыг өнгөрүүлснээр Монголын саксон бөмбөгийн түүхэнд бас л шин түүх бийсэн юм. Гэхдээ удахгүй бид түүнийг талбай дээр NBA-гийн стандарт гэрээтэй тоглогчийн хувьар харна гэдэгтээ итгэлтэй байгаа. Тийм учраас Майктай амжилт хүсье. Бидэнд хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.